Самбрын нар сарын нариган 이게 비 열는 그때 나도 왜 진짜 험나요. 야외야 내일이야소. нар сарын 은지 우리 선들이 자가신 거를 이렇게 내 내일은 부조리다. 자, орон бүтээлийн эрлийн зам танай залуу сулсыг биетэр олон сайн сайхан юм олох болтугай. 은질로 테루스터 бидний найр хийч. би хийдийнэ би ер нь юмд ихтэй ордог хүн зөрөгтэй ордог хүн залуу байсан чи энэ хийсэн хүн юм. чи одоо нэнда нэртэ явж байгаа усууч тэр үед дээр одоо бүр үжигчээр одоо тэр суугаад Тэр гоё мэдээсэн хүн баяртай. тий Үдсэн хүн баяртай байж. оролцсон хүн баяртай. тэгээд одоо тэрийг анх удаа нээгээд одоо машин гэдэг юм шингээх машин гэдэг юм анх удаа үжиж Одоо танад энэ хараад дэслэг хийж явах гэж одоо. борлог хийхэд хэдий хүн оролцож байна. мөргөд амжилт олжгүй баярлж жаахан ядарчихгүй бас Бид хэд хоёр бархан жол заасаар хийж байгаа. Одоо энэ гочин төв бас хоёр бархан жол төв. тэгээд явж иржээ бид юм бэ Бид тэр үед нэг жолиг төлөхтэй гэж хэлж байна. Эрхэм мужигч та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэйгээ жолгож байна. За ингээд өнөөдрийн манай ярилцаанаа чинь бол дээд жиргийн найруулагч, ууган хөтлөгч, тэ чөмөд дорж огш. Сайн байна уу? За сайн. Сайн байна уу? За энд одоо манай ахмуу телевизчин тогоо огш. Сайн байна уу? За одоо цагаан сарын сайхан мэдээ төвшүүлээ. За одоо цагаан сар өнөө жилийн цагаан сараар ч одоо ариун сайхан үдшилгөөл ингээд үжигчдэл ингээд жолгоод үжигчдээ ингээд баярлуулаа. Ингээд энэ ариун одоо үдшилгийг ингээд ярихад ерөн одоо та нарын одоо хамаг анх хийсэн одоо 79 онд хийсэн хамаг анхны одоо манай үдшилгийг санаж олжээ. Ер нь энэ үдшилгийг зөвхөн яаж хийсэн тухай манай ариун үжигчд бас ойлгоё гэж бас ариун хүмүүсөөс сүлжээгээр ч одоо саналаа бас ирүүлсэн. Тэгээд бид нөөс одоо та нарыг одоо энэ самбарын санийн дэлгэцнийхээ хойморт одоо урьж одоо хамаг анхны манай цагаан сарын үдшилэгчтэй одоо тэр үст яаж хийсэн тухай ойлгоё гэж та нарыгаа одоо урьж ирлээ. За тэр үдшилэг бол одоо 79 онд хийсэн тийм ба? тийм Би одоо тэр үдшилгийн бас ол үзсэнгүй, үдшилгийн шингээл тус үзсэнгүй, сүүдрөөс үзсэнгүй. Надад бас 30 жил тэр 79 онд би бас гараагүй шүү. Бараг ба. Би цаада яагаад нэг сөдөлтөө энэ гомб гэдэг гомбгой бол их сэрмүүн шүү. Гомбгой би тайлбарлуулаа. Хараажуу хараан дээр хамт ажиллаж ирсэн. Нэг дугуйланд мөн утга орлогын дугуйланд хамт ажиллаж ирсэн. Тэр очиж намайг өрсөн. Ой чимдээ би нэг юм хийх гэж бодож байна. Чи дэмжин үү? Юу гэхээр энэ жилүү телевизээр бидний найр хийчих. Тэрнээс өмнө өөрөөдөө тийм найрыг бүр хийж ирсэхгүй шүү дээ тийм үү? үгүй анх байхгүй юм чи тэр хүү яа гэнт тэгээ бодоо олж байна. үгүй тэр өөрөө нь хийжээ араажуун дээр хийжээ Араажуун дээр ярми хийсэн бидвэл. Тий араажуун дээр хийсэн. Тэгээд одоо телевизээр нэг хийж үзье гэж. Тийш. тэр араажуунд хийвэл бүр дооч биш сүлгийг хийжтэй Араажуун дээр ч юм бол бид бас хөтлөгчийн ёсоор хийж исэн шүү. Гэвч андон бол тэр араажуун дээр суугаад ярилж шүү дээ. Мөн тэр удаа мөн тоогш оролцож яасан. Тэгвэл одоо гомбоо багш байж яасан. Чимдээ багш оролцож яасан. Тэр үед мөн орва. Эрхэмтэн хүчин чи. Гол энэ гором. Тэр сая эхэлж хийхээ өөрсдөө бол одоо ястай бүр өмнө нь бүр телевизээр бол ерөөс бүр хийж өнгөрсгөө чинь хамаг анхнаа ингэж телевизээр хийж өнгөрөө. Манай телевиз хийж өнгөрөөгүй. Орон өл модын телевиз хийж усын телевизаараа бас хийж өгч байгаа. Энэ үйл өнөөдөр яг ярилцах бол чухалтай байж байгаа тий. Нэрийн сүдэрлээд оруулчихна. Сайхан хэлбэл бас их эстэй юм шүү. Чи одоо мэд ярьж өгье чамд. He
яаж эхлүүлж бодож гомбоо өгчтэй ярьчаа та нарын анх эхлүүлж хийхэд ямар шиг маягаар эхлүүлж бодож эхэлж хийсэн. Анх эхлээд хийхэд одоо жоохон хаанаас ирэлтээ яаж ирэлтээ юм бэтггүй эрхэмтүү дарга намайг дуудаад за одоо ийм үүчлэг хийвэл болно уу? Ой би ч болно шүү дээ. Манай Монгол чинь одоо хомб эрхэмтүүгийн ирж. Одоо тийм магадгүй. Хомб л ердөө юм сэддэг. За тэгэл хамгийн эцэст нь одоо болвол одоо хийвэл хийдээ нүү. Би ч хийдээ нэ би ер нь юмд ихтгэлтэй ордог хүн. Зоригтой ордог хүн залуу байсан чи. Болно. Тэгвэл одоо хийж үжи. Энд ч одоо сая 2 хоногийн өмнө шүү хэлж байна. За тэгвэл одоо хөний юу нөө. Одоо ингээд одоо гомбо хэлгэнгүй одоо юм чимэд юм. Ангул одоо улдаар одоо тэгвэл одоо хийе. Бэлтгва. Улдаар хийхээс өмнө галд нь үжтэй. За ингээд одоо бид н тоглогчдоо яриадгүйсэн шүү дээ. Гомбит хоёр тийшээгүй гэдэг одоо. Тоглогчдоо дараа өдрийнх нь өдөөс өмнө. Одоо арай нэвтрүүл бийж байна. Дараа өдрийнх нь өдөөс өмнө ирээд эрхэмтүү даргадаа мэдүүлээ. Одоо болсон. Одоо бүр болсон. Мөн хэдхэн 2 өдрөө. Тийм шүү дээ. Түрүү өдөр тогтоо дараа өдөр нь одоо бөөнийж шүү. Яг тогтсон нь 2 өдөр шүү дээ. 2 өдөр тассан. Яг энийг сэдэж гаргасан нь өрт шүү. Өрт. Гомбгүй намаа өрсөн ч бол өнөөс ядахтаа минь хагас сарын өмнө өрч. Чи дэмжүүл би хий гэж бодож байна. Дөөшөө мэдүүлээ. Телевизараар зөвшөөрүүлэхгүй болохгүй шүү дээ. Би чи дэмжи. Чи надаар юу хийлгэнэ вэ? Чи одоо мөн тэр дээр одоо минь эрхлэн гэж хэлдэг юм уу? Даамлдаг гэдэг юм уу? Тэр хөтлөн гэсэн байх. Хөтлөн гэж ярьдсан тийм одоо чи тэр өмнө тест дээр баатарлаа шүү дээ. Тэр одоо энэ тоглолт байна уу? Тэр болвол энэ тоглолт бүр байхгүй. Шингээх машин байхгүй. Шингээх машингүй байхгүй. Тэр үе дээр хар чаанаар шингээр. Тэр үе дээр бол одоо жопян гэж хэлж шүү дээ одоо. Ялмаар. Гөвчүүл тэр үе дээр нэг юм байна. Хар чаанаар ингээд гадагшаан дамжуулдаг тийм нэг дамжуулах тэрэг байна. Манай гос өөрөө үйдсэн тэрэг. Тийм нэг тэрэг байна. Тэр нь бол өөрөө нь шингээх үйлдэл байна. Шингээх үйлдэлгүй дамжуулч наа. Дамжуулч. Тэгвэл одоо шууд нэвтрүүлэх шиг юм болчих шүү. Тийм шүү. Шууд нэвтрүүлэх. Шууд нэвтрүүлэх тийм үү? Тийм үү. Тэгвэл тэр үдшилгийг одоо тэр та нар одоо тэр 2 өдрийн дараа бэлтгээгээд эхлээд шингээсэн тэр дарыг нь бас ариун үжигч бас олоод үжицсэн тийм үү? Үжнэ. Тэр үе дээр яна телевизийн өргөчн баг боловч хүмүүс чинь 1 гэс 10 20 орон тоглоод үжи. Тэрнээс л эхэлж л одоо Монгол үдшилийг үл эхлүүлж хийсэн тийм ба. Тийм. Тэрээс жалгаад одоо эхлээд жил бараг эхлээд бараг хийгээд байж юу? Бараг хийгээд бас. Ангол одоо тэр жилийнх нь 3 сарын 17-нд Японоос 2 хоолойтой машин орж ирсэн. Мөн тэр 79 онд уу? Тэгээд одоо тэрийг анх удаа нээгээд одоо машин гэдэг юм шингээх машин гэдэг юм анх удаа үжиж. Тэгээд одоо Ахмад дуучдын найрыг одоо 3 сарын 17-нд хийсэн. Бас Төвчж өгшөө. Чимэд. Бүр оролцчихаа. Тэр үед л одоо нэгэнтээ шингээж болно тийм аа. Одоо анх удаа орж иж байна. Анх удаа орж иж байна. Тэр шингээл тэгвэл байна тийм үү? Тэгвэл тэр шингээл дээр одоо тэр шингээл дээр бол ямар шиг тоглолт баг бүр эдгээр хөнөөс бүр эргэж оролцож байгаа. Биш энэ яг үгүй. Энэ одоо бүр баг. Одоо яана Ахмад уурлагчдын найз юм уу? Тэр өөр мааны өл аймаг хатнаас ирсэн болцоод. Бүр одоо өөрөө яжруу урлагийн хүмүүс. Одоо тэр улсад олон гэр бүл байхгүй. Хэдий сайхан үжигсэн нотог бай. Ол тал жилгэр бол уянгат тонч хэлхэн. Гүндэт үжигчд минь тар шинийн үжүүд сайхан шинэлсэн баярт сайхан найт нар цугалж зархтан хөмнөн найр цухтан. Ардын дууны энэ найрыг ахаад нэг сэрэх бол ямар вэ? Доктор. Манай дуучин хэлжээ бол Өгтөргөн дээл гэдэг дуу их сайхан дууддаг байгаа юм аа. Одоо бид дуучин хэлжгийг орж Өгтөргөн дээл гэсэн дууг дуудаад.
одоо телевизкийн гэж хэлэхэд бол одоо таарны хувьд бол нэлээд хүчтэй байсан байдаг да. Телевизкийн хэл. Хүчтэй байж. Хүчтэй байж байгаа хүчийг мэдэхгүй шүү бид чинь. Тийм үү. Тэгээд очоод одоо өөрөө хэлвэл очоод одоо мөргөж ийм тийм. Мөргөд амжилт олчихвол баярч. Жаахан ядагчгүй бас жаахан харамсч. Тэгээд явж ирдээ бид юм бэ? Энэ оройны үйлчлэгч чинь бас одоо бүрэн бүтэн боллоо гэж хэлхий аргагүй шүү. Тэр орой чинь бас нэг наран гэрли тэрэг явуулсангүй. Наран гэрл ятг хөгжимд дива. Тэр урлагийн сургууль тэрэг явуулсан. Өксөн өлөг нь хожигдчихгүй юм уу? Манай лоттой гарч ирлээ. Наран гэрэл. Мэдүүлж байна. Ятгын хөгжим. Тэгээ хөгжим байхгүй. Яасан юм да гэсэн чинь замдаа явж байна. За тэгсэн чинь манай хүн цаашаа. За манай энэ тоглогч бол одоо замдаа явж байна. Одлогоо хурчин та одлогоо хурчээ та бүхний энэ одоо тэгээд хүсэж хангаах болно гэж. Тэгээд дараа дэвтрүүгээр явуулж. За энэ дугаар дээр тохируулсан юм байна. Манай наран гэрлийн ятаг байсан юм аа. Тэгэхээр энэ наран гэрэл ирж амжаагүй байна. Замдаа явсараа. Энэ орон дээр одоо хөлөний тоглолтыг тань сонирхол яа. Та нар одоо жаахан хөлөө штэ. Тэгээд одоо бас оллороо инээлчж байна бас. Мод бас тийм учраас гарч ирсэн. Тэр учраас одоо шууд дэвтрүүлэг чинь тэггүй бас аргагүй байдаг. Тэгвэл бас энэ юу ч юм бол намын 11-р хоолын 3-р бүгд тулаас одоо хойш одоо чөлөөтэй тавьсан биш үү та. Тэгэхээр хүн болгоно одоо нэгд дуун чөлөөтэй болчих. Ардын дуун тийм дуулуус болчихлоо шүү. Гадаа маань ч өөрчлөлт бас дуулж болно гэж юм чинь. Тэгвэл энэ дээр бас оруулсан байна чадахгүй. За ингээ ардын дуу дуулдаг боллоо. Жараа мараа энэ жараа гэдэг чинь бас дуулж болдог боллоо. За энэ нэг талаар чөлөөтэй бол. Хоёрдугаар энэ утга урлагийн хэлбэрийн талаар их чөлөөтэй болж байна. Жишээлбэл зарим газар бас яна бүжиг хийж байна. Нийтийн бүжиг гэж байдаг ч та. Тэрийг бас хийгээд эхэлж байна. Энд хүмүүсийн сэтгэл санаа бол одоо нэг тавигдсан энэ байдал дээр манай үдшилийг хийсэн. Эхнэрээ яг санаанд таарч их чөлөөтэй, их баясгалан. Энэ үйлчлэгч нь хэдийгээр одоо иймэрхүү маягтай үйлчлүүлж дундаа бас их харин хүний сэтгэлийн хөдөлгөөнөөр олон хүний алга дашмаар ийм их хүрээлттэй тоглолт юм уу? Хүрээлттэй яв таа олон байна. Бүр сайхан танаас ярьсан бүр өөрөөрийнх нь одоо нэр гарсан тэр сайхан тоглолтыг авч одоо энэ удааны үдшилэг дээр оруулж ирсэн. Жишээлж аваад хэлбэл одоо тэр үе дээр манай Наранбат гарч ирээд Монгол хүн гэсэн шүлгээ уншаатлаа. Шүлэг байсан. Хөгжимт шүлэг гэж ярьдаг. Тийм. Би Монгол хүн гэдгийг уншаатлаа. Сайхан ч уншсан байна. Тэгсэн чинь ангисаа одоо сэтгэл зүйтэй. Байж гарч ирээд. Хэвлээд. Сүлдээ. Ингээд одоо нэлөө сонгац. Мөн тэр үед тийм сэтгэлэг байж. Чи сайн Монгол хүн байна. Монголын сайн үрс байдаг гэд гаринатаа төврөөд. Монгол сунгаад юм. Тэр ангисэн гэдэг бол их кино урлагч. Олсын дэстэй кино урлагч. Тэр үнэ? Тэр бол үжигчээр бол доор суужсэн шүү дээ тийм үү? Үгүй ээ, тэр чинь манай урьж ирсэн их тоглогч. Тоглолтод бас оролцож байсан. Хүндэт одоо урлагч. Тэрнээ тоглосон кино ярим бэ шүү. Ангул бас донд нь одоо манай бөхөө дарга. Манай тэр үеийн одоо манай давчаан дарга, жолаан дарга тоглолтын донд хүрээд ирлээ. Хүрээд ирээд чинь энэ тоглолтыг чинь сонирхгоо хүрээд ирлээ. Тэгсэн чинь бас олноор алга ташиж, баярлж, бүгдээр босож авсаж одоо ухтаж авч. Тийм сэтгэл тэр үед. Бөхөө дарга тэр үед бол хотын дарга байж. Тийм. За донд нь манай үдшилэг хийж ингэж сонсоод одоо бас ирсэн. Ирж. Одоо энэ чи халуунаар ухтаж авна байда. Аллаараа босож жагс. Гараад гараад чимчээд. Тэр чи одоо бүр шууд нэвтрүүлж байгаа. Бүр шууд. Тийм. Шууд нэвтрүүлж байгаа чинь. Тэр чинь одоо үе манай энэ нэвтрүүлж чинь ингэж одоо оргилдон тоолж. Онороо баясаж. Энэ одоо хэдийн хуучгаар хэдийн урт хуучгаа нэвтрүүл. Бараг нэг 2 цаг 2 цагийн нэвтрүүл. Яагаад өнөө дуутууч 2 дуулдаг вэ? Бидний ч өөрөө дорслоггүй. Одоо бол нэг л дуулал бууж.
Тэр үед дээр бол хоёр дуулууд яа гэдэг. Хоёр дуу. хоёр дуулууд тэгсэн чинь чагнар урт болоод. Зарим нь бас хүн дахиж авна шүү дээ. Жишээлбэл цагаан чонооны бүжгийг үзсэн. Одоо жараа нарны бүжгээ бас нэг өсрөтгөө. Нөөцийг анжран гэдэг жараа нарны бүжгээ. Самбрын сонин. Нар сарын нарийн 지가 이나 비 이런 용문제 그때 왔다. 나도 왜? 진짜 헝가란다. 야를 매냥 매니 야었습니다. 나를 사랑 테리스트 같이 돌아질 때 애니 우주가 자 орон эрлийн зам танай залуу сулсыг бийдээ олон сайн сайхан юм олох болтугай. сайхан гоё үдшилэг болсон. Одоо тэгээд та нар бүтүүнээ орой бүр үдшилгээ хүлээж үзэж гэнэ үү? Чимдээ огшээ одоо жилийн цагаан сарын үдшилгээ бүр үзэж гэнэ үү? Үжвэт яг үзэж байна. Үжвэт яг тууш үзэж үгэ. Өнөө юутэй? Төвийн телевизийн үдшилэгтээ ингээ салчаалаад үзэж байна шүү дээ. Өнийн нэг хэсэг үжин, тэрийн нэг хэсэг үжин ингээд. Сүүлд нь эргээд бас орой бас тань үжээд яана. Үлдсэн дээрээ бүр яалаад үзчих шүү дээ. Нэг л дээр тууж үзэж үгэ. Тэгэл та нар одоо 30 хэдэн жилийн өмнө цагаан сарын үдшилгээ бүр эхлүүлсэдэж үүсгэж хийсэн хүмүүс. Одоо энэ цагаан сарын үдшилгээ үүсгээ та нарын санаад ямар шиг бодогдож байна вэ? Одоо цагаан сарын үдшилэг чухал хэрж ирэх санагдаж байна. Таах шүүжиж байгаа авраг энэ ямар юм хийсэн тэр үсийн биднуусыг хийсэнд бас хүрхгүй байна гэж хэлж байна уу? Бодож байна уу? Одоо бас адилтгаахт их төвхтэй. Тэгвэл нэг л үгээр хэлүүлээ. Манай тэр үдшилэг чинь альва бүхэн бүр шин. Тийм хамаг анх. Бүр бүтөөл. Бүтөөлүүд. Сонгодог бүтөөлүүд. Анх дэлгэж байгаа. Тийм. Тэгнэ тэн дээр хүч тэр нэг талаараа бол уулгын талаар урлагийн талаараа бол тэр чинь бол одоо дээшээ гараа явчихсан. Үний сонирхолжийн талаар дээшээ гараа явчихсан. Одоо нэг чинь бол хэлбэр нь илүү сайхан болоод бүтөөл нь аанаа болоод гэнэ. Бүтөөл нь шин юм цөөхөн болоод нэг үдшилэг дээр чинь одоо хүний сэтгэл үлдээд яхаа дагаад дуусчихмаар сэтгэлд үлдэх юм цөөхөн байж шүү. Гэн чинь бол одоо яана жаасан жутгаад л одоо тэр нэг их хөгжөө наргаанаа нь одоо авчгаар нэгээд шармиж хүний одоо нүдний таашаалыг балаах дээр их хүч тавьж хүний сэтгэлийн энэ дотор тамирыг балаах тэр юм нь цөөхөн. Одоо яг танад би энэ хараанд хийж явах чи одоо орлог хийхэд хэдийн хүн оролцож байна. Тийм. Орсон. Бид 2-3 жил жаасаар хийж. Одоо 20-30 төв бас өрөхгүй 2-3 жил төв. Одоо 2-3 төв шүү дээ. Тэрээс бас тийш юм байна шүү дээ. Тэр үст одоо хэдэн зуун төгрөгөөр хийсэн үдшилэг гэхэд одоо бол тэр одоо 30 жилийн дараа та нар ингээд эргүүлээд ярих үс бас л тийм сайхан өнгөрөлтөө ингээд дурсж үжүүл бүр гоё мэдээж хүн баяртай. Тий. Үдшсэн хүн бас баяртай байж. Оролцсон хүн баяртай. Бүр нэгэнтэй уучлал гараад гэж. Ой тэр арайна тэр. Яаснаа илээ. Сайхан боллоо шүү. Ой та мөн тэр сайхан илээ шүү. Тэр тэгээд бүр энэ данс гэх хүмүүс остроо бүр одоо 30 хэдэн жилээр ингээд хураагдчих чинь амаргүй. Тэр үдшилгийг одоо та нарын сэтгэлд хэдий хүнд байсан нь бүр мэдэгдэж шээ. Жаас олич гэж тийм бодол байхгүй. Тэр үстэл одоо тэгж л. Энэ бол манай хөвцсөн ажил. Чэлэнчин дараа манай жаас. Чэлэн авч байгаа явдал чи энэ ажлыг хийх ёстой жаас. Тэгтээ та нар бүр энд бол бүр илүү олгомжуул бүр байхгүй шүү дээ. Тавагчтай өөр бас ямар сайхан дурсамжтай санаанд үлдсэн учраас байна. Ганцхан энэ нэг л үдшилгийг хэлэхэд бүр 30 жилийн дараа эргээд дурсаад яхад бол яриад барахгүй сайхан учрууд бол бүр байж байна. Энэ үдшилэг дээр нэг үеийнэ цаг үеийн таарлаг сая хэлсэн шүү дээ. Нэг. Хоёрдугаар дээр нь энэ чинь энэ үдшилэг чинь сорилт гэдэг юм байхгүй шүү. Сорилт үгүй. Тоглогч өөрөө орж ял тоглолоо. Одоо өмнөөс одоо ямар тоглолт гаргана гэдгийг мэднэ. Яа тоглоно гэдгийг мэдэхгүй. Ямар хөвчс юм яа бүр мэдэхгүй. За энэ яах вэ та? Манай хөтлөгч болсон чимэд байвала. Ямар юу болох юм бас?
цаанаас нь гомб дөрвөлтэн цаасан дээр бичээд л жаамаа гэж өгвөл манайхан байж аваад үжээд одоо үдгэрэн жогоод энэ үч хооронд л жогоогоод л одоо чи хард суугаад бодож болохгүй шүү дээ. Байж амгчаад одоо нэг бүдүү ярих үгийг бичээд тогтоогоод өгөх юм байхгүй. Мөн хэн гарна гэсэн жишээлбэл одоо даваа самбуу гэсэн одоо даваа самбуу гарын шүү. Өнөө дуулах дуул ийм нэртэй дуул гэнэ. Босон үг одоо би өөрөө бодож ярина шүү. Гэтэл тэр үед бас нэг учир байж шүү. Чи тэр хэлж ийсэн. Тэр чаг үе тавигдсан бол бас тиймсэн амны чараа сайн тавигдаад шүү. Бас дор таваараа үг ярьж болохгүй шүү. Одоо ч юм бол манай төвийн телевиз орооны тэр хөтлөгчүүд бол амандаа орохоор ярьж л байна. Заримдаа өгтөвөр үг бас гарч ирж л байна. Тэр үед манаас үгийг тийм дураараа ярьж болохгүй тийм. Улс төрийн баримжаагаар чамээ харж байна. Чи улс төртөө халдсан үг гарч ийн үгүй, зарчим дийчгүй үг гарч ийн үгүй, ёс моралд жахамжгүй үг гарч ийн үгүй юу. Энд чи бүр хийж байна. Ийм ярмал дотор чараастай шүү. Тэр үед бол. Тэгэл тэр жаахан хуучгаан дотор бол одоо тэр бодож авлаа. Жишээлбэл тэр анх удааний дооны оролдоон дээр манай Шилийн гол аймгийн хэн Эрдэнэ далай гарч ирээд дөрвөн залуугийн чорттой Чингис хааны дууг дуулчихлаа. Сайханч дуулж яс. Дуулж бас сайхан дуу. Би хөтлөгч болсон хүн чинь дуу нэр мэдүүлээд болохгүй бата. Би бас үг хэл бата. Гарч би нэг үг хэлээд гэж. Юу тийм. Би энэ дуучны дуулсан хэмжээ хөрж ирэхийг ярихгүй гэж. Энэ дуу ямар сайхан дуу вэ? Чингис богдын дуу. Жохон манай Монголын сүлд дуу. Үнээр сайхан дуу байна. Ингээд төгсөн чинь яаж вэ? Лидэлэн тэр манай 송재 이슈 송재 월기 ерөнхий захирагч энэ хоёр хороо чаасан дээр хүнээр бичээд явуулж байна шүү. Одоо үг хэлхэн баахан чар энэ дуучлалын үнэлэх юм уу дуугийн үнэлэх юм уу энэ талын үгийг чи бүү хэлээ гэж. Ийм чаг вэ шүү. Одоо юу хэлж болохгүй. Одоо энэ бараг алтын шагийг авч болно гэж бодож байна гэж бүр хэлж болно одоо. Тэр жаагийн хавд авч гэдэг нь тэр энэний дараас хүн. Тийм ээ тийм ээ. Дараас хүнтэй шүү. Бороо хэлчихвэл яа. Бороо хэлчихвэл ерөнхий нэг үдшилэг бүр миний хэрэг болно шүү. Сэндан тэр анх удааны дооны оролдоон дээр би хятад Монгол хоёр хэлээр ганцаараа хэллээ ба. Буу чирэг утаа. Жолн дараг. Хаяа чимдэ. Чи миний энэ чөлөөс бүтүүл нөө авч хайлаа. Яасыг чи бороо хэлсэн борхаа гол. Үдшилэг дээр одоо гол буруу үг ярьчихаас л болсон хэлчихээд. Би чигэд бас дотор уужирч авч бороо хэлсэнгүүгээд дараг хэлсэн би ч одоо би бас жав уужирч шүү дээ. Тэр нэг тийм үе. Одоо ийм дараас үнцдэггүй л. Тийм ээ тийм. Их чөлөөтэй шүү. Адамны дуулах байсан. Сүр чөлөөтэй. Адамны бүр дуулах. Дуулны жирэ болохгүй дуулах. Болохгүй. Тэглээ болоо. Чи бодож 78 онцээ манай яж одоо энэ өөрчлөлт нөлтийн очир тогтож байна. Тэрийг бодлоо тогтож. Энэ чи яг 78 оноо төгсөх тэр чараад дээр 79 он. 79 он. Нэг сарын 27 гэж шүү дээ. 79 оноо төгсөд 80 оны ухтаа нэгэн жилийн дотор одоо ямар их чөөр чараас тавьж амж байна. Гада мөрний дуулсан. Дуулахад үчиртэй. Тэр хинчилтэй эд. Тэр арай үчлэг барсны сүүлээр одноороо бүр баярлж. Одоо тарлаа гэдэг үчлэг тарчсан одноороо явахгүй. Явах дурггүй. Явахгүй бүгдөө байгаад байна. Ярилцаад суугаад байна. Танки үе дээр одоо тэр үе дээр одоо танс хий. Даяараа. Тэр шууд нэвтрүүл үгүй. Тийм. Тэр хийгээд эхэлчлээ тэр дотор байж байгаа тэр сүйдэрлнүүдээ. Одоо тэгнэ чинь тэр чинь бас сая эхлээд газар саяхан эхлээд хийжсэн. Тэр өдөр бас одоо дарагтай, байлдарчтай бүгдөө эхлээд бүжгэлчихсэн.
бүжиглж. тэрий чинь мөн шууд нэвтрүүлээд. Шууд нэвтрүүлээд гаргацсан. Аллаараа явах дургүй би. Орж ирсэн хүндэт очид явах дургүй. Үжигч одоо яа суугаад байна уу? Тэгээд эргээд даяараа нийлээд бүжиглээ одоо. Тэр дундар их жаатай юм ч одоо. Сайхан бүжиглээ. Өнөөж баярлалаа олнараа. За тэгээд өсөн чинь бас дараа өдөр нь одоо улс орч нь одоо энэ бүжгийг юу гэж та нарын юу гэж дамжуулсан юм. Хэн дамжуулсан юм гээд одоо зарим улс орч одоо шүлсээ үсэргээд бахарж ирсэн шүү. Бүжиглсэн бас буруу болчихсон. Ингээд тэгэхээр одоо бид нь төвийн телевизоранд дээр үжиж. Тэгээд бид нь төвийн телевизоранд ингээд бүжиглж ийштэй. Хөөе та нар төвийн телевизороо гэж дараагаад гарах юм уу? Бүдүү ярьж шүү дээ чинь. Би чи даггүй болох юм уу? Ингэж бид нь ярьжсэн. Тэгээд нүүн тэр чи бүчиг бас чигээ өнгөрөөцсөн. Сүүлээр бүр хамаагүй тийм. Одоо хамаах юм чинь тэрнээс хойш гэн илүү тавьчихсан юм чи. Төлөвтэй болчихсон юм чи. Их бачин байсан нь харуулж ий шүү. Тийм байна. Тэглээ гэсэн чи одоо та нарын яг саяхан ингээ ярихд бол их чөлөөтэй үдшилгүүл их чөлөөтэй болсон шиг санагдаж байна. Сүүлдээ бүр тэгээд бүр нэгмсэн хамтдаа бүжиглсэн энэ хэмжээнд хүрсэн чи одоо намайд ингээд бодохдоо одооны үдшилгээс бас чөлөөтэй ч юм уу. Шууд оролцож болж байна. Саяхан бас ярьж байна. Дундаа сэтгэл хөдлөл очоод төөрөөд бас үеилж байна. Дарга нар бас орж ирж байна. Тэгвэл тэр бол үнэн хүнээ сэтгэл өлдмээр санагдаж байна. Одоо мөн ийм маягийн сайхан үдшилэг бас эрхлэгдүүлэх гоё. Би бас одоо тэр талбай дураараа гүйдэг нь би. Эрхтэй нь би. Тэгээд гүйхнэр нэг дан босны шифо өмсчээд өс нь бас яг өрвичгээд тэгээд гүйж байна. Тэгсэн улсаа дараа өдөр мэдэж байна. Та ч одоо нэг телевизорооны хүн гэж алгатайхан шиг Европ авчаас олоод өмсчихнэ ба да. Өс чинь бас ингээд өрвигээд одоо. Тэрийг бас нэвтрүүлээд гаргацсан гэсэн. Гарч байна. Тэгээд чамайг энэ очрыг сурвалж ялна гэж сонснаас бодож үссэн юм. Тэ нэм нэг юм боддог юм би. Ер нь ерийн чадаа боддог юм. Одоо яг мантай адилхан тийм хав хаасан жалдам гэртөө хийгээд бас яанавта. Тимши. Бичмэр жалдам гэртөө хийсэн болцоод шүү дээ. Жасал байхгүй чимэглэл байхгүй. Жасал чимэглэл гэдэг нь чаасаар лоцон бичээд наас өөр чимэл байхгүй. Яг чингэж хийгээд бас яаж болтой. Гэвч бас одооны энэ бол жасал чимэглэл дэнд багтаж. Боожон гэдэг юм дэнд багтаж. Энэ дээр бол хичнээн төмөн жоос орж. Тийм аа да. Арэл нар сар ячаад нэг гэртээ тавьж чадахгүй байна одоо. Тийм их сэтгэл гаргаж өргөхгүй гэж бодлоо. Тэрний оронд ятгах энэ хорооныхаа олон түмний амьдралын дэвшлийг өгтөрж авч болж байна. Тэрнээс холт. Чимдэгш ариун хүнээс бодож байна. Ямар хэрэг вэ? Хэрэггүй, сүйтгэж, бүрлэгж яддаг. Бүрлэгж. Бэхвэл юу юм аа? Одоогийн залуучууд бол манай төрийн хүний адил тавлаа. Үнэндээ нийгэм урагшилж яах гэж байна. Одоо бол бүх талаар одоо манай төрийн бодвол их тийм өндөр хэмжээнд хүрч. Бидний төрийн үед бол нэг жолиг бэлтгэлэхтэй гэж